Танхимд амжилт хүсье. Учрал ерөнхий сайдаас асуух зүйл байна. Та бол хүний амьдралд их л олон юм тууллаа. Ялангуяа сүүлийн хэдэн жилд цахим хөгжлийн сайд, хэрэг эрхлэх газрын дарга, эдийн засгийн хөгжлийн шадар сайд, намын дарга, улсын хурлын дарга, одоо ерөнхий сайд. Зарим улс төрчин 30-40 жилийн карьерийг 20 жилийн дотор тууллаа. За, би тэгэхээр танаас ийм юм асуух гэдэг. Та бол хүнд өвчнөөс босч ирсэн хүн. Та бол бүүлий гэж юу гэдгийг мэддэг хүн, тийм ээ? Захин бүүлий гэж юу гэдгийг. Энийг өнөөдөр дэлхийн нийтээр ярьж байна. За тэгэхээр би энэ хотын дарга Нямбатрын нэг үгийг сонсхой гэж бодож байна. Тийм шиг ба. Өглөө болгон би туйлын голоо санд цэрдэг. Туйлын голынхаа усыг ууж би амьдэрдэг гэж ярьж байна. Ийм байж болох уу? Ийм хүн туйлгод авах уу? Тэр шүүдэр цэцэгэд одоо ямар зохиол үтсэ? Хэдүүлээ бүр бүүлидмээр байна. Ингэж эмэгтэй хүнийг, их хүнийг, зохиолч хүнийг туулголоо аврыг гэж хэлснийхэн төлөө бүр бүүлидмээр байна гэж байгаа байхгүй юу? Айлын гадаа очиод Улаанбаатар хотынхоо иргэний гадаа очиод элдвэр доромжилж байгаа. Өөрийн шүүмжилсэн улсын хурлын гишүүдийг бас доромжилдог. Ийм нэг хүн өнөөдөр таны дор энэ Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байна. Захин бүүлийг сэргийлэхийн тулд дэлхийн нийт ажиллаж байгаа байхгүй юу? Манай улс ч гэсэн. Тэр ийм хүнтэй та ажиллах юм уу? Энэ хүн ингээл хүн доромжлол ах уу? Энэ хүн хүнийг бүүлэдийгээд ярьсаар байх уу? 14 настай охинтой бэлгийн харьцаанд орж олно гэдэг хуулийг дэмжиж явж исэн энэ хүн өнөөдөр жинхэнэ Монгол төрийн толгой дээр гарч байна. Иргэдийнхаа толгой дээр гарч байна. Энэ хүнтэй та ажилласаар байх уу? Би таныг захин бүүлээд их автаж байсан хүний хувьд дээрээс нь танаа гэрүүлч гэсэн бүүлээд автаж байсан. Энэ зөв үү? Ерхий сайдаа. За ийм нэг асуулт байна. Тэг ер нь сахилга хариуцлагагүй ёс зүйн юм зөрчил гаргаж байгаа. Улс төрийн ч бай, төрийн ч бай албан тушаалтнууд их олширлоо. Тэг би үүнд бас эмзэг ханддаг. Би бас өөрөө эмэгтэй дүүтэй, 3 охинтой хүн. Ер нь их хүн рүү, эмэгтэй хүн рүү ийм хариуцлагагүй үг хэлж гинэ гэдэг бол төрийн хариуцлагатай албан тушаалтны биш. Зөвхөн эр хүний амнаас гарч болохгүй гэж би бодож байгаа. Тийм учраас би ирэх барьж байгаа намын дарга хувьч тэр, ерөнхий сайдын хувьч тэр ийм зүйлүүдтэй бол эвлэрэхгүй. Тэр бол ойлгомжтой. Тэг би кабинетаа бүрдүүлж байна. Тэг шатанд нь одоо ажлын хэсэг байгуулж одоо үүсэт байгаа нөхцөл байдлууд дээр дүгнэлтүүд юм. Гэдгийг бол танд би хариуцлагатайгаар бас хэлье. Мэдээж одоо тэр өөрийнхөө хийж байгаа ажил дээр ямар үр дүн гаргаад одоо явж байгаа юм. Тэр нарийн мэдээллүүдийг нь би бас очиж авна. Сануулна. Тодорхой одоо асуудлуудыг бас ярина. Мэдээж юу н тэгэл хаанаал бүгдээрээ сахилга баттаал баймаар. Хаанаал. Тэгээ манай засгийн газрын гишүүд би одоо бас хэлье. Та бүхэн ёс зүйтэй байх ёстой, хариуцлагатай байх ёстой. Их хурлын гишүүн, дээрээс нь төрийн сайд гэдэг бол зөвхөн энгийн хүн биш шүү. Үндсэн хуулиар олгогдсон олон эрх чөлөөнийг хасуулт штэ. Засгийн газрын гишүүн бол бус чиг би эрх чөлөөгөө эдэлж ийн гэд явж болохгүй. Өөрөөсөө хариуцлагатай, ёс зүйтэй, манлайлалтай байх ёстой. Тэгжиж төрийн сайдыг хүнддэг нь. Тэрнээс биш өнөөдөр төрийн сайдын инженер, их хурлын гишүүдийн инженер нэр хүнд унаад байгаа чинь зарим хүмүүсээс л болоод байгаа штэ. Тэр одоо энэ төрийнхөө нэр хүндийг сэргээе. Одоо төрийнхөө нэр хүндийг сэргэе. Ганцхан зүйлээр сэргийнэ. Төр ард түмнийхээ төлөө ажиллаж л сэргийнэ. Төр бол ард түмнээс олж авсан эрх мэдэлтийг ард түмэнд нь зориулах ёстой. Тэгээ байгаа цагтаа байсан шиг байгаад ажлаа хариуцлагатай хийх ёстой. Ер нь тэгээд засгийн газрын гишүүн гэдэг бол гал усан дундуур орж чаддаг түмний төлөө гэсэн сэтгэлтэй хүн байх ёстой. Тэгээ ажилсаг хүн гэдэг бол их өөрлөлтөө. Тэгээ яг хүмүүс сошиалоор одоо зарим хүмүүсийг ингээд шүүмжлэл байдаг. Яг үнэндээ эргээд харахад манай чойжо сайд шиг, дэлгэр сайхан сайд шиг, жавхаа сайд шиг ажил нугалдаг хүн яг цаг дээрээ байдгүй л. Тэгээ засгийн газрын ажил чинь бас их зовлонтой. Зүгээр ингээд нэг сошиалоор нэр хүндтэй биш юм бил. Засгийн газраас гүйцэд засаглалын ажил. Тэгэхээр би кабинет учраас кабинет дүнгээл тавил.
Тэгэхээр гол нь би сайд нараасаа одоо яг таны хэлж байгаа энэ ёс зүй, сахилга, хариуцлага, энэ үг үйлдэлтэй эзэн байхыг шаардж ажиллах болно.